Hi guys. За өнөөдөр шүү дээ те. Өнөөдөр би таад ямар мэдээлэл өгөх вэ гэхлээр Японд хэрхэн жолооны үнэлэхтэй болох вэ? Тэгээд дээрэс нь Японд машин унаж байгаа хүмүүс маань машинаа хэрхэн онцлогоонд оруулах вэ гэдэг талаар жижигхэн зөвлөгөө өгье гэж бодлоо. Тэгээд би шүү дээ те өөрөө нөгөө нэг Японы нөгөө нэг Isuzu гэдэг компани онцлогооны газар ажилладаг байгаа. Тийм болохоор бас жижигхэн мэдээллийг бас өөртөө ихтэйгээр өгч чадна гэж итгэж байна. За эхний ээлжинд болохоор хэрхэн жолооны үнэлэхтэй болох вэ гэдэг талаар ярилцъя. Жолооны үнэлэхтэй болох талаар болохоор нэгдүгээрх нь болохоор Монголд жолооны үнэлэхтэй байгаа тэрийг ирээд солиулах. Нөгөөх нь болохоор Японд жолооны сургалтанд суугаад жолооны үнэлэхтэй болох гэсэн тийм хоёр арга байна. За эхний арга буюу Монголд нэг жолооны үнэлэхтэй байгаад Японд ирээд тэрийг солиулах нь маш амархан. Ердөө 10 асуултанд хариулаад тэр 10 асуултныхаа 8 буюу 8-аас дээш асуултанд нь тэнцэх юм бол тэгээд дээрэс нь дөрөвнийхөө шалгалтанд тэнцэх юм бол үнэлэхээ солиулаад Япон үнэлэхтэй болчихно гэсэн үг. За тэгээд тэрэнд нь бас нэг тийм болцол байгаа. Ямар болцол байгаа вэ гэхлээр нөгөө Монголд наашаа ирэх гэж байгаа хүмүүс маань Монголд болохоор Японд руу ирэхээс өмнө ойролцоогоор 3 сарын өмнө жолооныхоо үнэмлэхийг авцсан байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй бол 3 сар дотор байх юм бол тэр үнэмлэх чинь энэ дээрээ дахиад солиулъя гэсэн ч ямар ч хүчингүй байна гэсэн үг байна шүү дээ тий. Тэгэхээр наашаа ирэх гэж байгаа хүмүүс бол ямар ч байсан эхний ээлжинд 3 сараас өмнө Японд руу ирэхээс 3 сараас өмнө одоо жишээ нь 10 сард ирэх байлаа гэж бодоход 7 сараас өмнө үнэмлэхээ авцсан байх хэрэгтэй гэсэн үг байх нь шүү дээ. За тэгэж үнэмлэхээ авцсан байх хэрэгтэй байх нэ. За тэгээд тийм үнэмлэхтэй байх юм бол ирээд ойролцоогоор хүн нэг удаа шалгалтаа өгөө тэнцсэн ч хүмүүс байгаа, бүр 10 20 өгөө тэнцсэн хүмүүс ч байгаа. Тэгэхээр яг өөрөөс чинь шалтгаална л да. Хэр жолоондоо авьяастай вэ? Хэр мэдрэмжтэй вэ гэдэг чинь аягүй их шалтгаална гэсэн үг. За миний хувьд болохоор би чинь 3 унаад тэгээд шалгалтандаа тэнцэжсэн. Тэгэхээр тухайн үед чинь болохоор ман 3-4 сая болж исэн санагдаж байна. Ман 3-4 сая гэдэг чинь ойролцоогоор Монгол мөнгөөр юу лээ ман 2200 за 300 мянган хавцаа юм уу да. Тэгээ 300 мянган төгрөгийн хавцаа мөнгө төлөөд Японы энгийн үнэмлэхтэй машины энгийн үнэмлэхтэй болж исэн гэсэн. За тэгээ дээрэс нь шүү дээ би болохоор бас байкны үнэмлэхтэй байкны үнэмлэх нь бас дотроо 3 янз байгаа. Гински буюу хамгийн жижигхэн 50 мотор хүртэл тэгээд Чигата буюу 400 мотор хүртэл тэгээд 400-аас дээш нь болохоор Огата гэж тавьчихдаг байгаа. Огата гэдэг нь болохоор хамгийн том хэдч мотортой байсан хамаагүй унаж болдог тийм 3 хуваадаг тийм үнэмлэх байна. Ангилал байна. За тэгээд би болохоор анх өгөхдөө болохоор шууд том байкных үнэмлэхийг өгөөд тэнцээд авч ирсэн. Тэгээд бас адилхан Монголд бас жолооныхоо байкныхаа үнэмлэхтэй бас байх хэвээр тэрийг ирээд бас адилхан солиулж болно гэсэн үг байхгүй юу? Тэгээ би угаасаа Японд ирээд анх эренгүүтээ шууд байк унах сонирхолтой байсан учраас Монголд байкны үнэмлэх авчаад наашаа ирж исэн гэсэн үг. За тэгээд байк нь бас яг адилхан юу яачих юм бол жолооныхоо үнэмлэхэндээ тэнцчих юм бол тэрний дараа шууд дороомо өгөөд шалгалт өгөх шаардлага тестний шалгалт өгөх шаардлагагүй шууд дороомо өгөөд тэгээд тэнцчихвэл жолооныхоо байкныхаа үнэмлэхийг авчна гэсэн үг байна. За ийм нэг арга байна. Дараагийн арга нь болохоор Японд жолоонд суугаад авах. За тэр нь болохоор ер нь бол айгүй хэцүү гэж хүмүүс ярьдаг. Ер нь угаасаа хэцүү л дээ. Ялангуяа дөнгөж ирж байгаа хүмүүст бол бүр баг боломжгүй гэд хэлэхэд баг хотлоо хэлсэн болохгүй те. Яагаад вэ гэхээр тэр нь болохоор шүү дээ те. Эхний ээлжин мөнгөний хувьд болохоор дунджаар шүү дээ. Дунджаар 30 ман гэсэн үг. 30 ман гэдэг чинь энгийн үнэлэх нь шүү дээ те. Жолооны энгийн үнэлэх нь. Тэр нь болохоор 30 ман гэдэг чинь ойролцоогоор 6 сая 7 сая хавцаа. 7 сая хавцаа төгрөг төлж иж тэр жолооныхоо сургалтанд суух нэ гэсэн үг. Тэгээд дээрэс нь тэр дороомондоо бас тэнцэх хэрэгтэй байх нь шүү дээ тий. За тэгээд тэр дороомч тэгээд болчдгийм байж. Тэр мөнгө нь болчдгийм байж гэж бодъё л да. Тэгэнгүүт шүү дээ тий хичээл тестнийхэн тэр хичээл нь хийх нь айгүй хэцүү. Яагаад гэвэл бүх хичээлнүүд нь бүгд Япон хэл дээр байгаа, Япон ханзан дээр байгаа. Тэгэнгүүтээ дээрэс нь тэр өгөх байгаа шалгалт маань 100 асуулттай гэсэн үг шүү дээ. Тэр 100 асуултны 80% буюу бараг 80 асуултнаас нь дээш тэнцэж
тэнцхийн тулд чинь маш их хичээлдэж маш их сайн Япон хэлтэй байхгүй бол бас тийм амархан тэнцэх зүйл биш байхаа гэж бодож байна л да. Би бол өөрөө ер нь өвж үзээгүй л дээ тэрийг нь. Гэхдээ яг нөгөө нэг ойр орчинд байгаа хүмүүсийн тэр нөгөө нэг өгж байгаа байдлыг нь харахад тэгээд дээрэс нөгөө нэг зурагтаар ингээд бас Япон хүмүүс нүртэл өөрсдөө өгж байгаа тэр нөгөө бичлэг энэ төр ингээд байгаа шүү дээ. Тэд нар мэднэ үзэхэд айгүй хэцүү тэр баг эхний хараа баг тэнцдэг хүмүүс өрн айгүй цөөхөн байдаг юм шиг байлээ. За тэгээд Японы жолооны өмнөх иймэрхүү. Тэнгүүтээ дээр нь шүү дээ те. Нөгөө нэг энгийн зүгээр нэг жолооны өмнөх шүү дээ. Одоо ийм гэрийн нөхцөл дундаг. Тэнгүүтээ тэрнээсээ гадна ачааны машины өмнөх бас гэж байна. Тэгэнгүүт энийг нь бас дотор нь хэд хэд хуваачнаа гэсэн. За энгийн машины өмнөх тэгэнгүүтээ жижиг оврын ачааны машин, дунд оврын ачааны машин, тэгээ бүр том оврын ачааны машин гэдэг ингээд зөндөө олон хуваачна. Эдгээр нь бүгд бас нэг Монголынхтай адилхан А, Б, С, Д гэдэгтэй адилхан яг тийм ангиллалтай. Тэднийг нь бас өгөхийн тулд дахиад бас нэг ойролцоогоор нэг 25-аас 30 мянга төлөөд тэр шалгалтаа өгөөд тэнцээд явдаг гэсэн үг байхгүй юу. За миний хувьд болохоор би бас нэг Японд бас нэг том машины өрнөмлөхтэй хэдэн ч тонны машин барих боломжтой гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэр өрнөмлөхөө бас энд би зүгээр солиулаад авч ирсэн. Яагаад вэ гэхээр би бас Монголд байхдаа наашаа ирэхээс өмнө том машин өрнөмлөх авцсан байсан гэсэн үг байхгүй юу. Тэр чинь одоо бараг 7 жилийн өмнөх 8 жилийн өмнөх яриа байх нь шүү дээ. Тэгээ наашаа ирэхээс өмнө бараг 8 жилийн өмнө том машины өрнөмлөх аваад тэгээд ирээд энэ чинь ирэнгүүтээ энэ компанид ороод орсон хойноо за би энэ компанид бас ингээд бас дээшээ ингээд ахаад явахын тулд бас тийм том үнэмлэхтэй байхгүй бол нэг янз бүрийн үнэмлэхтэй байхгүй бол айгүй хэцүү байдаг байхгүй. Тэгээд том машины үнэмлэх яадаг вэ гэхээр ерөнхийдөө нэг хэдэн метрийн урттай байлаа 12 метрийн урттай тийм машинаар нэг дороо мөгөөл тэгэл тэрийг тэнцэх юм бол авчна. Адилхан тийм нэг тестний шалгалт өгөх шаардлага байхгүй. Шууд тэгэл өгөөл авчнаа гэсэн үг. За тэгээд шүү дээ. Тэгэнгүүтээ шүү дээ. Дээрээс нь болохоор нэг том одоо машины үнэмлэх, баярны үнэмлэхнээс гадна дээрээс нэг фогрифт буюу монголоор яг юу гэдгийг мэдэхгүй л байна л да. Ингээд нэг урталтай юм хоёр сэрээтэй тэгэнгүүт ингээд ачаа ингээд өргөөд ингээд доош нь болгоод ингээд зөөгөө явдаг нэг тийм жижигхэн машин байдаг шүү дээ, тэ. Тэрний үнэмлэхийг яаж авах талаар бас жижигхэн заагаад өгчэй гэж бодлоо. Заагаад өгчих явах тэ. Угаасаа сургалтанд нь суучихвал болох л идэл тэ. Тэгээд яадаг вэ гэхээр шүү дээ, тэ. Тэр нэг фогрифт нь болохоор дотроо юм хоёр төрөл байдаг. Бараг 3 төрөлж байдаг юм байна. Нэг хэдэн тооныг өргөх вэ гэдгээс шалтгаалаад тэгэнгүүтээ яг нэг босоод яваад ингээд жолоодод явдаг уу эсвэл суугаад ингээд жолоодод явдаг уу гэдгээс шалтгаалаад айгүй олон төрөл байгаа. Айгүй олон ч явахад энэ 2 3 төрөл байгаа. Тэгэнгүүтээ шүү дээ, би болохоор нэг хэдэн тоон харгалзахгүйг нь авсан байгаа дээшээ доошоо. Тэгээд яахад энэ нэг үнэлэхийг авсан бэ гэхлээр би энэ одоо энэ ажиллаж байгаа ажлаасаа гарангуудаа нэг том машины жолооч болдго юм уу гэж бодсон юм. Хэрвээ би тэр нэг том машины жолооч болчих юм бол машинаа бариад ч явчин дээрээс нэг тэр том машин чинь угаасаа мэдээж дээрээс нь ачаануудаа ачиж байгаа шүү дээ, тий. Тэр ачиж байгаа ачаануудыг нь цаана байгаа хүмүүсээрээ биш би өөрөө тэр нэг ачаануудаа ачаад явах юм бол илүү их цалинтай гэж сонссон учраас тэр нэг үнэлэхийг авсан байгаа. Жолооны том машины жолооч болоогүй тэгээд тэр үнэлэх хэрэггүй гэсэн зүйл бол биш л дээ. Одоо энэ ажил дээр ч гэсэн тэр нэг фогрифтийг бариад бас янз бүрийн хийдэг болохоор ер нь бол тэр тийм үнэлэхтэй байхад бас айгүй хэрэгцээтэй гэж хэлмээр байна. За тэгээд дээрэс нь шүү дээ, тэ. Яг иймэрхүү машины компанид ажиллаж байгаа хүмүүс ямар хуу нэг үнэлэхнүүд хэрэг болдог вэ гэхлээр мэдээж том машины компанид ажиллаж байгаа бол том машины үнэлэх хэрэгтэй байх. Жижиг машины компанид ажиллаж байгаа бол мэдээж жижиг машины үнэлэхтэй байх хэрэгтэй байх нь. Тэгэнгүүтээ дээрэс нь нэг гагнуурын үнэмлэхнүүд хэрэгтэй. Одоо цахилгаан гагнуур, тэгэнгүүтээ газан гагнуур гэдээ байна. Тэгэнгүүтээ одоо энэ ч нэг хайбрид машинууд нэг батарейгаар ажилладаг машинууд ч айгүй их байгаа шүү дээ, тийм учраас нэг тийм батарейтай харцдаг тэрний бас нэг тусдаа тийм үнэмлэх байна. Тийм үнэмлэхнүүдийг бас авах шаардлагатай. Маш олон үнэмлэхнүүдийг авах шаардлагатай. Яг тэднийг мэдээж шууд нэг сургалтнуудад суугаад явчих юм бол авчих боломжтой гэсэн үг байна. За тэгээд нэг жолооны үнэмлэхний талаар нэг иймэрхүү байна. За дараагийн ярих яриа нь болохоор машины нэг шакен буюу онцлогоо гэсэн үг. Монголынхоор бол онцлогоо шүү дээ, тийм. Монголчин онцлогоо жилдээ нэг удаа байдаг байлоо, тийм.
тийм байсан санагдчих. Энд бас яг адилхан. Гэхдээ нөгөө нэг машинаас шалтгаалаад тэгээ хідэн тооноос шалтгаалаад бүгд өөр өөр л дөө. Жишээ нь зүгээр энгийн нөгөө нэг одоо бидний ундаг энгийн машинууд байх юм бол тэд нар болохоор 2 жилд нэг удаа онцлогоонд ордог. Хэрвээ шинэ машин байх юм бол шинэ машин үйлдвэрээс гарсан шинэ машин байх юм бол авангуудаа 3 жилийн дараа эхнийхээ онцлогоонд ордог байна. За тэгээд 3 жилээс хоошоо болохоор 2 жилд нэг удаа онцлогоонд ороод явна гэсэн үг. За тэгэнгүүтээ энгийн машин тийм байх нь шүү дээ. Тэгэнгүүтээ том машин руу болоод явчихаараа 8 тонноос дээшээ юу доошоо юу гэдгээс шалтгаалаад нөгөө бас жилд орох үзлэг нь бас өөрчлөгдөд явна. 8 тонноос доошоогоо тийм том машин байх юм бол шинэ машин нь болохоор 2 жил эхний шинэ машин одоо шинээр ингээд гарсан машин эзэн дээрээ очсон цагаас 2 жил унаад тэрний дараа эхнийхээ онцлогоонд ордог. Тэгэнгүүтээ тэрнээс хойш дандаа жил болгон ингээд ороод явчихна. 8 тонноос дээшээ машин болохоор шууд шинэ машин байсан ч хуучин машин байсан ч хамаагүй жил болгон онцлогоонд ороод явдаг байна гэсэн үг. За тэгээд онцлогоонд ороход ч одоо монголчин болохоор юу гэдэг штэ нэг онцлогооны газар байгаад тэгэнгүүтээ хүмүүс өөрсдөө машинаа аваачаад тэгээд тэнцэхгүйгээ шалгуулад тэнцэхгүй бол нэг засуулах система засаад ирээд ингээд явуулчихдаг штэ тэ. Энд болохоор тийм биш. Энд болохоор яадаг вэ гэхээр одоо жишээ нь нэг тийм онцлогооны газар байлаа. Isuzu ч юм уу, Toyota ч юм уу, Nissan ч юм уу. Тэгэнгүүт тийшээ одоо ингээд хувь хүн машин аваачаад очиж штэ. Машин аваачаад очингууд тэр машиныг ингээд эхний ээлжинд нэг одоо юу хэрэгтэй энэ машин одоо онцлогонд тэнцэх нь үгүй юу гэдгийг ингээд шалгах нь шүү дээ тий онцлоод явна гэсэн үг. Тэгэнгүүтээ хэрвээ тэр машинд нь хэрэгцээтэй ямар нэгэн үйлчилгээ ч юм уу тийм ямар нэг юм солих шаардлагатай байх юм бол шууд тэр газар нөгөө хүмүүстэй хэлээд тэгэнгүүтээ за энэ ийм тэдэнд өгөх болох юм байна. Шууд энэ чинь ингээд солиулах боломжтой гэд. Тэгэнгүүтээ шууд нөгөө тэр онцлогооныхон газрын хажуудлын шууд ингээд том засварын газар нь байдаг хэвгүй юу. Тэгэл тэр засварын газар руу нэг машинаа оруулаад тэр машин тэр дотороо шууд бүх нэг үйлчлэгийг нь хийгээл тосмаас солих уу солихгүй юу тэгэл дугуй солих уу солихгүй юу тэгэл ямар нэгэн эрэг боолт одоо юу гэдгийг амарчин энэ төр солих уу солихгүй юу те тэгэл бүгднээ солиод явчихна. Энд чинь одоо нэг яг Монголд ч болохоор аюу хэцүү л ахал та мэдээж нэг тэр солих юу нь байгаа юу лээ бүхэн тоног төхөөрөмжөөс гадна нэг солих тэр нэг юм нь байгаа юу үгүй юу гэдэг нь бас айгүй хэцүү л ахал та. Тийм болохоор бас тийм боломж нь байдаггүй юм болов. Энд бол яг Японч нугасаа өөрсдөө өгүүлж байгаа машиныхан тэр нэг хэрэгслүүд нь бүгд л байгаа юм чинь шууд юу ягаал явчих штэ. Тэр шинэ зүйлүүдийн солиод явчихдаг болохоор энэ чинь айгүй амар байдаг гэсэн үг байна штэ. За ингээ бүх нэг засвар үйлчлэгийг хийгдээд гарангуудаа хамгийн сүүлд нь болохоор юу яадаг гэсэн үг. Машиныг айгүй гоё угааж өгөөд тэгээд үйлчлүүлэгчтэй хүлээлгэж өгдөг байна. Мэдээж нэг машин маань хэдэн километр явсан тэгээд солих шаардлагатай зүйлүүд нээсэн шалтгаална л да. За тэгээд ойролцоогоор нэг 10 мянган за нэг 15 мянган гэдэг чинь хамгийн ер нь нэг багаар бодоход ч тийм нэг 15 мянган гэдэг чинь нэг ойролцоогоор 3 сая төгрөгөө тий 3 сая төгрөг хавцаатай байж ич машиныхаа уншлахыг ингээд гаргана гэсэн үг байна. За нэг иймэрхүү өнөөдөр нэг үнэмлэхтний талаар тэгээ машины уншлахооны талаар ярьлаа. Өөр асуух зүйл байвал шууд комментээр бичээд асуугаарай. Би бас дотоо ярьсан байж магадгүй. Тэгэх юм бол шууд комментээр хариулаад явчихнаа. Бүгдэнд нь хариулаад явахыг хичээнэ. За өнөөдөрт ингээд дуусгая. Тэр баяртай.